мэдээж Олимпийн аврах болох хүсэлтэй. Эхлээд Улсын аваргаас эхлээд Азийн аварга, дэлхийн аварга, Олимпийн аварга гэж багштайгаа л амжилтаа гаргаад явна. За сайн байцгаана уу. За би намайг Хэнтэй аймаг Дэлгэр хаан сумын хагаад хөндөө үргэлтэй олон улсын хэмжээний мастер Баатар зөвхөн үүлэн тайсаа хүүхэдгээ. За би Хэнтэй аймгийн Бинтэн спортын газар өсвөрийн шгшээгийн хөндөө үргэлтийн дасгалжуулагчаар 2018 оны 2 сарын 1-нд ажилд орсон. За хөндөө үргэлт 20 жил дасгаад 20 дахь жилдээ хөндөө үргэлтийн дасгалжуулагчаар ажилд ороод байгаа. Өөрөө манай тоосомдоо дарагдсан. Тэгээд эсгэлад маяг юм байсан л да. Тэгээд тэрийн цэвэрлээд тэгээд анх засвар хийгээд тэгээд ажилд орж исэн. Энэ жижиггээр энэ маань тэгээд хүүхдүүд маань багтдгумаа тэгээд зарим хүүхдүүд энэ гадаа зааланд оруулаад зааланд хийгээд гайг өгсөн хүүхдүүд энэ өрөөнд 2 цацаж идэг байгаа. Нийтдээ 40 гаруй хүүхдүүд бэлтгэл хийж байгаа. За тэгээд манай тоног төхөөрөмжийн хасар гэдэг бизнест ажиллаж байсан тэнд байсан. Тэндээ тэр хахаас аваад бэлгээ гэдэг хахаас аваад тэгээд бэлтгэлээ эхэлсэндээ тэгээд өөрөө сургуулиудаар яваад тайлбарлаад тэгээд анхч эцэг эхчүүд хүүхдүүд дургуулсан өсөлт зогсно гэдэг. Одоо харин гайгүй хүмүүс ойлгодог болсон. Хөндөө үргэлж ийм спорт байдаг юм байна. Ийм төсвөр төвчээр ийм спорт байдаг юм байна гэж одоо ингээд аймагта сайхан ажиллаж байна. За хамгийн анхны амжилт 2018 оны 5 сард залуучуудын улсаар ороход Хэнтэй аймгаа төлөөлөл оролцож байсан. Хатан зөргийн буян нэмэх гэдэг охин маань хүрэл медаль авч анхны маань медалийн салхийг хагалсан да. 20 жил асаад байсан медалийг дахиад авчирсан. Хамгийн том амжилт маань одоо хүүхдийн наадамд Монгол улсын рекордыг 13 хэлээр шинжилэн тавьсан. Давыг нь 12 гээд 45 кг-т орсон. Энэ тамирчин маань байгаа. Улсын аваргад удаа дараалан орж медалийг жилдээ нэг 80-аас 100 медаль Хэнтийн нутагт авчирч байна да. Тэмцээн орлоонд явахад Бинтэн спортын газараас бензин тосны мөнгө мөр гаргаж өгнө. Тэгээ бус зардлуудаа эцэгхээсээ гаргадаг. Бэрхшээлтэй зүйл одоо заалын мөн жоохон томруулж өгвөл болно. Хүсмээр байна. Тэгээд одоо тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа. Бэлтгэл сургалт хийгээд хүүхдүүдийн амжилт ахих тусам ингээд өрөөндөө багтахгүй тийм байна да. Тэгээд одоо тэгээд цалин мөнгө маань бас жоохон бага байдаг юм амьдрал төрөлцөхгүй 680 мянган цалинтай. Тэгээд бас цалин мөнгө маань бас жоохон онгоцгол юм жоохон нэмээд өгвөл бас болж байна. Тэгээд тасалжуулагч үеийн зовлонууд бас зөндөө юм үстэй. Тэгээд хэмжээ одоо янз бүрийн юмнуудад явах болохоор зардал мөнгө олохоос гадна багшин л тэр тасалжуулагчийн тэр бүх юмаа зохицуулдаг. Тийм тэмцээн орлооны явахад би одоо өөрөө л бүгдийг зохицуулж явна да. Хоол ундын тааруулна, очиод хоолоо ийн. Тэгээд мөнгө төгрөгийн асуудал ийж тэжээгүүд хүмүүнтэй уулзаад тэгэл явдаг юм да. За хамгийн тэмцээнд ороод хүүхдүүд маань ингээл эхний ураг медалийн төлөө сайхан өрсөлдөд гараад ирэхэд дасгалжуулагч хүний бахархууштай зүйл. Баярлалаа. Тэгэл тамирчтай алдахтнаа хамт тэгэл нормал баян тамирчтай баярлахад нь баярлал унахтан цугнаал тэгэл явдаг юм да. Хариуцлагатай. Бүх хүүхдүүдийг тэгэл аавын норонд аав, ээжийн норонд ээж тэгэл болоо явна шүү дээ. Бүгдийг хариуцаал. Тэг эцэгээс нь хариуцаал тэгэл аваа явна. Анх намайг Бинтэн спортын газрын дараа Нэрвэ Батрах маань анх санал тавьж байсан.
За 240 мянган төгрөгийн цалинтай чи өндөр үргэлжлэлийн дасгалжуулагч хийх хүүхэд за тэгээ яа гэдэг зөвшөөрөөд тэгээ би хийжсэн. За тэгээд одоо тэгээд тэр явдлаас хойш тэгээ би Хинтийн нутгаас олимп дэлхийн аваар гаргана ингээд ийм зорилго тавьж өөртөө тавьчаад ингээд шаргуу ажиллаа явж байна. Хүнд өршөөлтэй зүйл хүй тэгээд ар гэр маань одоо хаягдана. За тэгээд авч байгаа цалин маань 650 мянган төгрөг. За тэгээд амьдрал төрөхгүй. За тэгээд өөрөө том зорилго тавьчаад байгаа. Тэгээд энэнийхээ төлөө ингээд шаргуу ажиллаж байна. Хаяа шантрах хоёр гарах юм аа. Гэртээ очиод явахаас тэгээд цалин мөнгөн дээр их нэртэй бас жоо хам зүрхийн мөнгөнд өрөхгүй бас өөр ажил хийхгүй мүү гэж хэлж идэг. Тэгээд өөрөө том зорилго тавьсан болохоор за тэгээд энэнийхээ төлөө ажиллаж байна. За хүндийн үргэлт төлөө хүмүүс ингээд сонсож байгаа хүндийн үргэлт өргөхөөр хүн намхан болдог гэдэг. Үгүй харин эсрэгээр өндөр болдог. Хүнээс гарах бүх төсвөр төвчээр спортчтой өөрийгөө ялан дийлдэг. Тэ. Тэгээд хөдөө үзүүрээс өсний үзүүрээр тэгээд бүхэл биеинд байдаг булчин сэтгэл зүй бүхэл юм ажиллана. За сайн бацхан уу намайг Батэрдны Ичи орлоо гэдэг. Би Тэмүүжин цогцлбор сургуулийн 12-ын би анги суралцдаг. Тэгээд хүндийн өргөлтийн спортод анх 2022 онд орж эхэлсэн. Одоо тэгээд 2-3 жилдээ явж байна. 2022 оны өсвөрийн улсын аваргаар манай бие тэмдэгч багш намайг дагуулж орж ирсэн. Тэгээд анх зүгээр ороод шагналын тавцан дээр зогсож цаашдын спортоор явахыг маш их хүсэж ирсэн. Миний хувьд болохоор би өсвөрийн улсын аваргаас хошоо мөнгөн медальтай. Тэгээд хүүхдийн их наадмаас бас мөнгөн медальтай. Аймгийн тэмцээнд 3 алтан медаль авчихсан. Тэгээд улсын насан туршидны аврах шалгаруулалт тэмцээнд бас хүрэл медаль авчихсан. Манай тасалжуулагчийн хувьд болохоор намайг хүнийг нь айгүйх урамшуулж чаддаг. Тэгээд намайг анх зүгээр техникийг чадахгүй ямар нэгэн алдаа гарах үед чаднаа зүгээр штэ гэж айгүйх дэмжиж урамшуулж байсан болохоор тэгээ өдний хүртэл ингээд тууштай явсан. Бас тэгээд хэр тайван дүлгэн хүлээцтэй чаддаг. Бусдыг айгүйх хүндэлдэг. Тэнгуурай багшаар их бахархдаг. Манай заал бол бид ерөнхийдөө бол нийт дивжин дээр ингээд бүгдээрээ ээлжид ордог. Тэгээ хэрвээ ингээд 2-3 дивжин нэмээд орчих юм бол илүү олон хүүхдийн спортоор хичээлж илүү олон амжилт гарах байх гэж боддог. Тэгээ бас хэрэгтэй яг тоон төхөөрөмжөөр нь хангаж чадах юм бол улам илүү амжилттай оролцож бас олон хүүхдийн спортыг сонирхох байхаа. Хүүхдүүд бүт зардлаа гаргаад тэгээд бас ингээд зарим зардал бол нэлээх өндөр гардаг. Тэгээд тэр зардлыг заримыг нь бас манай багш өөрөө хувьяасаа гаргадаг. Тэгээд ямар ч тусалцаа дэмжлэггүйгээр хүүхдүүд өөрсдөө зардлыг дагаад хажуугаар нь багш маань өөрөө хувьяасаа хүн гаргаж. Ер нь цаашдаа тусалцаа дэмжлэг сайн өгөх юм бол үнэхээр хэрэгтэй л юм. Хэрвээ тусалцаа дэмжлэг сайн өгөх юм бол бид нэр илүү олон амжилт гаргаж чадна. За сайн байна уу? Намайг Давагийн 12 гэдэг. Би одоо 16 настай. Хүндийн өргөлтийн спортоор 6 дахь жилдээ хичээлж байна. Анхны амжилт 21 оны улсын аваргаас алтан медаль аваад. Тэгээд цаашаа тэгэл одоо хүүхдийн наадмын алтан медальтай. Улсын аваргын 9 алт. Тэгээд аймгийн аваргын 5 алттай. Монгол улс рекорд. Тийм. 45 кг-ийн рекордыг хүүхдийн наадмаар эвдчихсэн. Огцмын рекордыг 2 хэлээр эвдээд төлөлтийнх нь 11 хэлээр эвдчихсэн. Нийлбэрээр 13 хэлээр эвдсэн. За чамайг энэ спортоор хичээхэд гэр бүлийнхэн хэмжээ нь одоо хэр дуртай байна? Нээж маань дуртай. Спортоор явуулахад бол тийм дандаа дэмждэг. Та хүндийн өргөлтийн спортоор хичээлээ давуу тал нь гэх юм бол маш төсвөр төвчээртэй юмд ингэж зорилго тавиад тэрнийхээ хойноос ингэж явдаг болохоор тийм тэгэл хурд үуч авахаал цамбаатай болдог. Анх ирэхэд багш маань амар гоё ааштай. Тэгэл миний шав гээл. Тэгэл багш маань гоё байсан болохоор тэгэл цаашаа явах хүсэл маань ингэж
тэмүүлээд байсан. Багш маань их зөөл хүн. Тэгэл шавнартайгаа ингээл туулж ажилтдаг. Тэгэл миний шав гэж яваад. Багштай энэ спортыг явуулахад ингээд дэмждэг. Тэгээ тос дэмждэг болохоор танд баярлалаа. Тэг мэдээж олимпийн аврах болох хүсэлтэй. Тэгэл эхлээд улсын аврагаас эхлээд Азийн авраг, дэлхийн авраг, олимпийн авраг гэж байна. Багштайгаа л амжилтаа гаргаад явна. За тэгээ үргэлж биднийхээ шавнырынхаа арыг дааж бүх зүйл дээр нь урдуур нь орж үнэхээр их тусал нэмдэг танд баярлж авдаг шүү. Тэгээд багшигаа уурлуулж гомдоожсэн бол уучлаарай. Шавнар нь цаашдаа улам хичээх болно. Хэдий ингээ ажиллахад гэсэн саад бэрхшээл байдаг гэсэн хинтийн нутгаас ирээдүйд одоо хинтийн нутгаас олимпиадын авраг гарна гэдэгт би бүрэн итгэж явдаг юм аа. Одоо гаргана. Цааш таач ажиллана. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.